За сайн байцгаана уу та бүхэндээ 12 дугаар сарын 13-ны өдрийн мэндийг хүргэе. За биткойн ямар ч гэсэн багахан correction хийгээд буцаад бол өсөж байна. За оноос өмнө бол биднэрт маш том surprise барих юм уу эсвэл маш том 30% юм бол correction-ыг бол үзүүлэх боломжтой. За ямар ч гэсэн энэ тренд лайныг бол доошоос хэвтлээгүй. Энэ тренд лайн дээр pull back хийгээд дэше өссөн үзүүлэлттэй. За өнөөдөр юуны талаар ярих вэ гэхээр биткойн майнингийн талаар ярина. За маш олон хүмүүс бол Facebook-ээр надаас биткойн майнингийн төхөөрөмж хэрхэн худалдаж авах вэ? Яаж майнинг хийх вэ гэж зөндөө асуудаг. За тэр болгонд би майнинг бол маш ашиггүй байгаа хувь хүмүүс майнинг хийх тийм үү. За 7 сарын 1 хүртэл ямар ч гэсэн тогны мөнгийг тэглэнэ гэсэн байгаа. За үүнтэй холбоотойгоор маш олон хүмүүс бол биткойн майнингийн маш үнэтэй төхөөрөмжүүдийг бол захижиж магадгүй. За би энэ постыг бол дөрөнд бол оруулсан байгаа. 7 сарын 1 хүртэл майнинг тэглэж болоо маш олон хүмүүс бол маш зөв хандлагатай байгаа. Жишээлбэл Понцэгдорж Түмбаяр бол арайч улсаад 500 мянган өрөнд оруулж 200 мянган төгрөг олох хүн байхгүй байлгүй дээ. Маш зөв. Яагаад вэ гэхээр та хэрвээ ямар нэгэн үнэтэй төхөөрөмж цахих гэж байгаа бол гадны улсаас цахих гэж байгаа бол энэ видеог үзснийхаа дараа, энэ тооцооллыг хийснийхаа дараа шийдвэрээ дахин нэг бодож үзээрэй гэж хүсмээр. Bitmain-ээс бол ASIC майнеруудыг худалдаж авч майнинг хийдэг шүү дээ. За Bitmain-ээс бол хамгийн сүүлийн хүчин чадалтай биткойн олборлагч бол Antminer S19 Pro гэдэг загвар байгаа. За жишээлбэл тэгвэл S19 Pro юм байна. Тэгвэл үүнийг бол Amazon дээрээс хайгаад олъё л доо. eBay дээрээс хайгаад бүгдээрээ худалдаж авъя. Жишээлбэл энэ дээр Antminer гэж ороод за Bitmain-ыг харах юм бол ерөнхийдөө бол энэ S19 Pro нь бол дууссан байгаа. За яг үйлдвэрийнх нь үнэ нь болохоор $2684 гэж байгаа. За тэгэнгუутаа shipping date нь болохоор 21 оны 5 сард бол ирнэ. Та ингээд захиалга хийсэн тохиолдолд бүгд sold out болсон байгаа. За жишээлбэл энэ бол бас sold out болчих. Тэгвэл бид нэр eBay дээрээс бүгдээрээ захиалах гэж үзье л да. За тэгэх юм бол энэ $2900 үнэтэй байна. За тэгтээ 12 сар бол хэрэгэлсэн байна, тийм үү? За мөн энэ бас 12 сар хэрэгэлсэн $3249. Энэ бүтээгдэхүүнүүдийг та яг майнер худалдаж авъя гэх юм бол магадгүй $6000, $5000-аас доошгүй бол худалдаж авах бараг боломж байхгүй байгаа хувь хүмүүс бол тийм үү? Жишээлбэл энэ Bitmain-ийнхэн бол маш хямд өртгөөр. За жишээлбэл $2684 гэж байгаа бол энийг бол нэг $1000-оор л ерөнхийдөө бол өртгөр нь бүтэж байгаа гэж ойлгож болно. Ерөнхийдөө бол за $1000, $1500-аар бүтээсэн Antminer $2684-оор бол зарж байгаа. За тэгэхээр бол энийг нь бид нэр яг худалдаж авахдаа яг худалдаж авахаар бол $4,000-$6000-аас доошоо бол худалдаж авах боломжгүй байгаа та бүхэн харж байгаа. За тэгвэл бүгдээрээ тооцоол бодоод үзье л да. Antminer S19 Pro-гийн хурд бол 115 TH гэж байгаа. За ингээд тооцоол үзэх юм бол сард $349 болохоор байна. За $349-оо 12 сараар үржүүлэх. За жил олборлох юм бол бид нэр өөрөөр хэлбэл $4188. За өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар бид нэр Antminer S19 Pro-т тэнцэх төхөөрөмжийг аз дайраад $4500 худалдаж авлаа гэж бодъё л та. Тэгэх юм бол жил 1 сар олборлж иж өөрийнхөө зардлыг бол нөхөх нэ. Гэтэ энэ бол амар happy flow шүү. Та бүхэн энэ майнинг calculator бол дандаа тийм аз жаргалтай. Өөрөөр хэлбэл Bitcoin difficulty гэдэг зүйл өсдөггүй юм шиг ингэж гаргаж ирдэг байгаа. За тэгэхээр саяны $349 бол өөрөөр хэлбэл сар болгон сар их тусам өдөр их тусам багасж байгаа. Жишээлбэл энэ тооцооллоорыг харж үзье л та бүхэн. За энэ бол биткойны олборлолтын ашиг бол өдөрт 0.4%-аар бол багасж байгаа гэдгийг оруулсан. Энэ бол маш амьдралтай тооцооллоо гэсэн байгаа. За жишээлбэл бид нар саяны Antminer S19 Pro-гийн тэр хаш хурдыг орууллаа, биткойны үнийг орууллаа. Биткойн consumption-ыг бол энийг тооцохгүйгээр оруулчих л да. Жишээлбэл бид нар ямар цахилгааны мөнгө тооцохгүйгээр тооцоол хийгээл. За тэгвэл өдөрт $8 болох юм байна. Сард $244 болох юм байна. За жил олборлж иж $2936 болох нь. Жил олборлоод чи бид нэр өөрөөр хэлбэл
Antminer-ийнхаа 3.2-ыг бол нөхөж олж чадахгүй байх нь шүү дээ. За тэгвэл энийг болио бүгдээрээ бүр амьдралтай тооцоолъё гэж үзье л да. Жишээлбэл за яг одоо энэ сүүлийн 6 сард одоо 1 тера хашаас биткойн майнерууд бол хичнээн хэмжээний доллар бол олборлж исэн бэ гэдгийг нь бол энэ чартыг бол харж байгаа. За энэ сүүлд бол үн өсөөд 1 тера хашаас бол олборлох үнийн хэмжээ бол 13 14 цент руу бол өдөрт олборлох хэмжээ бол өссөн байгааг та бүхэн харж байгаа. Гэвч энэ бол биткойны үн өссөнтэй холбоотойгоор ингэж тооцоолол гарч иж байгаа. За жишээлбэл одоо энэ үн өсөх юм бол биткойн майнинг ашигтай болоод ирэх юм бол майнерууд ороод ирнэ. Өөрөөр хэлбэл биткойн майнерууд бол маш хэмжээгээр нэмэгдээд дахиад энэ одоо үн чинь бол бидний бол ашиг бол багасаад ирнэ гэсэн үг. За энэ нь юутай холбоотой юм бэ гэхээр биткойн майнинг difficulty гэдэг зүйл байдаг. За 2017 оноос хойш одоо миний бүх одоо видеонуудыг үзсэн хүмүүс бол маш сайн санаж байгаа. Биткойн майнинг difficulty гэдэг зүйл бол сүлжээн дээр байгаа. Хэрвээ биткойны одоо олборлолт ашигтай болоод ирэх юм бол майнерууд маш ихээр нэмэгдээд биткойн difficulty бол өсдөг байгаа. За ингээд өсөхөөр биткойн difficulty өсөхөөр майнеруудын ашиг бол буурнаа. За майнеруудын ашиг буугаад ирэхээр майнерууд бол сүлжээнээс гарч ирнэ. За майнинг хийхээ болоод өөр койн олборлоод ирнэ. Тэгэх юм бол дахиад биткойн майнинг difficulty дараа нь бол бага зэрэг буурсан байгааг харж байгаа. За гэвч дараа нь дахиад нөгөө хүмүүс майнерууд маш ихээр одоо биткойны үн өсдөг ч юм уу ингээд ороод майнинг ашигтай болоод байхаар ороод ирэхээр буцаад нөгөө биткойн difficulty өсөж байгаа бүр 14% те. За ингээд өсөөд явах тусам биткойн майнинг олборлолтын бол хэмжээ бол буураад ирдэг байгаа. За би бол энд нэг тооцоол гаргасан байгаа. Жишээлбэл 2019 оны 12 сард биткойн майнинг 19 оны 12 сард бол биткойн майнинг difficulty бол ийм байжээ. За ийм байсан байна. За 2020 оны 12 сард за яг одоо бол биткойн майнинг difficulty ийм болсон байна. Тэгэхээр ямар хэмжээгээр өссөн юм бэ гэхээр ийм хэмжээгээр өссөн байна. 48% бол өсөлтийг хийсэн байна. За тэгвэл сүүлийн жилд бол 48%-ийн өсөлтийг бол биткойн майнинг difficulty хийсэн учраас 48%-аар өөрөөр хэлбэл биткойн майнингийн бол ашиг буурсан гэсэн үг. Тийм болохоор бид нэр бол илүү хүчтэй төхөөрөмж бол ашиглахаас нааш бол энийг бол ашигтай байх боломжгүй болсон гэсэн. За жишээлбэл одоо үүнийг 12 сард хуваах юм бол сард ойролцоогоор 4%-аар бол биткойн майнингийн одоо ашиг бол унжана гэсэн тийм тооцооллыг бол харж болохоор байна. За тэгэх юм бол бүгдээрээ сая S9 Antminer S19 Pro бол 115 бол тэр хаш юм байна. За тэгэнгუuta одоо энэ тооцооллоор дээрээс бүгдээрээ харъя л та. Hash rate-ийн price-ыг бол ингээ харах юм бол энд бүр 7 цент байгааг та бүхэн харж байгаа. За ингээ 9 цент болоод тэгээ буцаад 7 цент болсон. Одоо бол 12 цент болоод 13 цент болоод явж байгаа юм байна. За энэ бол буцаад майнерууд ороод ирэхээр дахиад энэ маань буцаад буурна гэсэн үг. За ингээ буураад ирэхээр ерөнхийдөө бол сүүлийн бол 1 жилийн дунджийг бол ингээд авах юм бол нэг тэрэ хашаас бол ойролцоогоор $0.1 буюу өөрөөр хэлбэл өдөрт 10 центийг бол нэг тэрэ хашаар олборлж байна гэдгийг бол бэлхэн харч болно гэсэн үг. За тэгвэл энийг энд өгдөлт нь оруулаад ирээ л да. За нэг тэрэ хашаас бол бид нэр 10 центийг бол өдөрт олборлж байгаа юм байна. За тэгвэл сард бол бид нэр энийг ангиур үржүүлээд 30 өдрөөр үржүүлчих юм бол $345 бол сард олборлох нэ. Олох нь. Өөрөөр хэлбэл цахилгааны мөнгө тооцоогүй шүү дээ, хасаагүй. За тэгвэл цахилгааны мөнгө хасаагүйгээр бүгдээр тооцоод үзье л та. За 12 сард олборлолоо. Сар болгон 4%-аар бол ашиг маань буурна гэсэн үг. Mining difficulty-тэй холбоотойгоор дөрөв тайлбарласан. За ингээд 4% бол ашиг маань буураад эцэст 12 сарын дараа бид нэр өдөрт $220 л зөвхөн олборлдог болох нэ. За ингээд үзэх юм бол өөрөөр хэлбэл бид нэр $4,500 $5,000 бид нэр одоо S19 Pro-г бол худалдаж авлаа гэж бодъё л доо. S19 Pro. За 115 одоо тэр ах шиг. За тэгвэл бид нэр бүтэн жил олборлоо ч гэсэн гаргасан инвестментийнхаа одоо хөөж чадахгүй байх нь шүү дээ, тийм үү? За тийм болохоор энэ тогны мөнгийг бол тооцоолаагүй. Тэрээр бид нар тогны мөнгийг тооцоолъё л да. Өөрөөр хэлбэл за Монголд бол 1 кВт цагийнх нь үн бол 4 цент байдаг гэж бодъё. Тэгэх юм бол энд бол Antminer S19-ийн бол одоо ватт чадал нь бол 3000 одоо ватт байгаа. За тэгээд 3000 ваттыг бид нэр киловатт шилжүүлээд за энэ киловатт цагийн үнийг болохоор киловатт
өдрөө болгоод киловатт сар болгонгуудаа 3000 ваттаа бол одоо 1000 тавах юм бол 1 киловатт болно шүү дээ. Тэгээд ингээд энэ хоёроо хооронд нөрж өччих юм бол сард $86 бол бид нэр зөвхөн цахилгаандаа бол төлөхөр байгаад байгаа. За тэгэхээр та бүхэн сарын $86 бол энэ тасралтгүй бол үргэлжлэнэ гэсэн үг. 12 сар. За ингээд харах юм бол 12 сарын дараа та өөрөлдвөл киловатт цагийнхаа мөнгийг хасаад, цахилгааны төлбөрийг хасаад $113-ыг л ерөнхийдөө олно гэсэн үг. Ингээд нийт бүтэн жил олборлох юм бол цахилгааныхаа мөнгөд тооцох юм бол $2303 тэнцэл биткойн бол олно гэсэн юм одоо зүйл гарч байгаа. За тэгэхээр бол жил бид нэр одоо майнинг хийгээд ямар ч ашиггүй байх нэ. Өөрөлдвөл жил 8 сар 6 сар хагас хийсэн ч гэсэн бид нэр өөрөлдвөл майнерийнхаа одоо мөнгийг бол олж гаргаж авч чадахгүй байх нь. Өөрөөр хэлбэл цахилгааныхаа мөнгийг бүр хасаад ч гэсэн тийм үү. Ямар ч үнэгүүгээр одоо биткойн олборлоо ч гэсэн ийм байгаад байх нэ. За тэгэхээр бүгдээрээ биткойн майнинг гэдгээс бол бүгдээрээ татгал. За ягаад одоо хүмүүс ийм ашиггүй байхад майнинг хийгээд байгаа юм бэ гэхээр энэ хувь хүмүүс бол майнинг хийгээгүй маа. Энэ бол Bitmain шиг ийм компаниуд өөрөөр хэлбэл маш хямдханаар бол Antminer S9-ийг үйлдвэрлэж байгаа, S19-ийг үйлдвэрлэж байгаа. Магадгүй дараагийн шатных нь майнерыг үйлдвэрлэсэн тэд нар маш өндөр хурдаар, маш бага зардлаар бол биткойн олборлолт хийж байгаа байх. Магадгүй 19 хоцрогдоод S9 шиг S19 хоцрогдоод ирэхэд дараагийн төхөөрөмжөө өөрсдөө майнинг хийсэн төхөөрөмжүүдэд зарахыг бол үүсэхгүй. Ер нь бол энэ одоо майнинг одоо пул компаниуд уурхаанууд бол ингэж ажилладаг байгаад байгаа шүү. Тэгэхээр хувь хүмүүс бол майнинг хийн гэдэг бол одоо бол худлаа болсон байгаа даа. За тэгэхээр мөн одоо яг Түмэн баярын хэлдэг шиг улстай хөрөл амсуулахгүй тул бид нэр тийм буруу сонголтыг бол хийж болохгүй. Бид нар бол майнинг бол төхөөрөмжийг бол худалдаж аваад майнинг хийгээд бид нар ашиг хийнэ гэдэг бол маш буруу одоо зам байгаад байгаа. За тэгэхээр залуусаа та бүхэн өөрсдийнхөө бодлыг өөрчлөөрэй. Майнинг бол одоо бол хувь хүмүүс бол ямар ч ашиггүй байгаад байгаа. Хэдийгээр үнгүүгээр майнинг хийсэн ч гэсэн ямар ч ашиггүй болцсон шүү. За тэгэхээр хамгийн гол хэрвээ та бүхэн бол биткойныг дэшээ өснө гэж бодож байгаа бол баг багаар өөрийнхөө бүх одоо инвестмент хийх гэж байгаа хөрөнгийнхөө 5% ч юм уу 4% ч юм уу багахан хэмжээний биткойн аваа зүгээр хадгалчихад магадгүй бол энэ одоо хөрөнгө оруулалтаас хамаагүй ашигтай байхыг бол үгүйсэхгүй урт хугацаанд тийм үү. $5,000 Antminer худалдаж аваад жил ажиллуулад $3,000 олоод тэгээд ингээд байж байгаа гэдэг бол маш утгагүй зүйл. Тэгэхээр бол магадгүй тэр мөнгөөр Ethereum аваад хадгалах юм бол урт хугацаанд бол илүү ашигтай байхыг бол үгүйсэхгүй. Тэгэхээр залуусаа та бүхэн бол мөн одоо яг Пунцаг дорж Түмэн баяр шиг их оронч байгаарэ. Яг энэ цаг хугацаанд бол майнинг гэдэг бол маш бол ашиггүй байгаа шүү гэдгийг бол хэлэх гэсэн. За ингээд өнөөдрийн видео таалагдсан бол та бүхэн subscribe хийгээрэй. Бүгдээрэнд нь амжилт хүсье.